2 булш. Буйлс моддын булбраашаар хонхорцог 100 цагийн салхины аясаар найгана. Түүнийг харвал шошин шиг сагалгар өтгөн эрвээхээ адил хөнгөн ажээ. Тэр модны дор Вакако сууна. Түүний өсөн сэгсэжээ. Зэргэлдээ нь ягаан палаачтай бяцхан охин гараа алдлан хэвтгэн аль хэдийн нас барсан аж. Яг л хүүхэлтэй шиг хичнээн хөөрхөн амтан билээ. Гэвч гижигдсэн юм шиг инээмсэглсэн царай ягааран харагдах хацар нь амьд байсны тэмдэг болон үзэгдэх боловч нүдэнд нь үт язгнаж амыг нь тойрон шоргоолц тавхилтна. Гар хүрвэл арьс нь хууран унана. Тавьсан газар нь достаан харлан гэлэлцэн. Салхилаад жаалын богино ус аясаар нь хийсэн. Ийхэн өдрөөс өдөрт хүүхдийн зогц тавьсан газраа уусан шингэж цагаан буйлс модны хүнд хонхорцогт хүч сэлбэх ажээ. Цүүнээ цаг ямагт ингэж зүудлэн. Мариатай Вакако түүнийг өвчсөн юм шиг адилхан өгсөн хүүхдийн бяцхан царай сэтгэлд нь таатай санагдана. Хотын цагт байдаг нэгэн багахан уулын 10 хажууд тесрэлтийн долгионд хагарч хотхор үүсжээ. Дэлбэрэл болсон газар руу харсан ингэрт мөрөө тахир судлууд харлана. Радио төвт туяаны дүрсгийх агшинд ийхүү нүүрсчин харлжээ. Нар уулын цаагуур орон тэр хотхор харанхуйд умбан салхины аясаар аяархан гаслана. Атмын бөмбөг хайсан 8 дугаар сард тэр уулын хойд ингэрт хідэн арван сурагч охид ам өргөцсөн юм. Тэднээс одоо зөвхөн үүрмэг яс нь үлджээ. Тэр өдөр болсон хүчтэй салхи өргөдөхсдийн ясыг хаман хийсгэхэд хуурай яснууд хоорондоо харжигнан гулгасаар хонхорт ясан овоо босгожээ. Сарын дараа тэнд нэгэн бодоггүй булшны мод босгосон нь 14 наснда ам өргөцсөн Йокогийн булш байлаа. Дараа нь түүнийг тойруулан олон булш бий болсон нь дэсрэлтийн үед ууланд байсан гэлцэх сурагчдын дурсгалд зориулсан ажээ. Тэр бяцхан хонхорт 10 булш чихэлдэн овоорчээ. Булш бүхэн хүчтэй салхины аясаар өөр өөрийн дуугаар yoолно. Тэдний дунд Вакакогийн булш бас байлаа. Хотод атмын бөмбөг хайснаас хойш 4 хоноод Вакако төрсөн тосгондоо буцаж иржээ. Вакако чи юу хэмээн түүнийг харсан ээж нь жүржийн мөчрөөч тавилгүй үгээ таслан хэлв. Төв царайтай Вакако найган явсаар далайн амнаас уулууд битүү суулгасан жүржийн модон дунд орж ирэв. Шугай дундаас хэд хэдэн хүн шагаан харсан нь цөмөл энэ тосгоны орсон суугчид ажээ. Ирчүүлийн наранд борлсон ясархаг царайг Вакако гүйлгэн хараад дуун гараад байгаа дэрэгдэх шугууд ээжигээ ирэв. Хөөе цүнэ чи хурдлаач эн чинь үнэхээр Вакако байх чинь гэж энэ тосгоны хамгийн өндөр настай эмгэн цүнэгийн араас дүлхэн хэлв. Вакакогийн байдаг тосгон их хотоос 10 мод газрын зайтай байлаа. Энэ тосгонд өндөр улсаар тусгаарлагдсан оо химээх далайн нэгэн буланд байна. Энд 70 орчим хашаанд 450-аад хүн суух бөгөөд тэгш тал газар гэхээр юмгүй жүржийн мод битүү ургасан ууланд оршино. Вакакогийн эцэг энэ тосгоны ахлагч нь билээ. Ий хотод атмын бөмбөг хайсан тэр өдрийн орой л хот бүр сүрч хүн амтан цөм өхөж ганцхан муурын зулцэг амьд гарсан гин гэдэг яриа сонсогджээ. Тэр орой хот руу Вакаког ирэхээр явах гээд хар цэмбэнд давхцаа арай чадан товчлон байгаа нөхөртөө. Ясынхэнч болсон олж ирээрээ. Охин минь туранхай байсан. Тэгэхээр нарийнхан ясал тааралдвал түүнийх байх биз гэж цүнэ хэлээд нийл ягаан өнгийн торгомсог алчуур өгөв. Хамгийн олон хүн амтай Японы хамгийн том шашны баяр явуулдаг ий хот одоо урд өмнө үзэгдээгүй бөмбөгнөөс болж сүнсэн болгос болон хувирсан тухай сэтгэл төгшүүлсэн яриа л сонсогдно. Вакаког амьд ирнэ гэж хинч бодсонгүй. Тэсрэл болсон тэр өдөр цүнэ жүрж яаж арилгах талаар ирчүүдэд заавар өгөн цэцэрлэгтэй байсан болохоор хүй салхийг санагдуулам аврах том галт баг нь хэрхэн агаарт хөөрөн босхийг нүдэрээ үзсэн юм. Тэнгэрт гинэт дүүлэн гарсан энэ багны дүлэнд Вакако шиг төрхөн охин ламп дингийн гэрвэхээс л хурдан шатсан байж таарна. Иймд цүнэд охин нь өгсөн гэдэг бодол бат төржээ. Гэтэл Вакако нэг шарх сориггүй өмнө нь зогсож байв. Цүнэ охиноо харж Вакаког биеэрээ зогсож байна гэдэгт бас л итгэж чадахгүй байлаа. Вакако 9 минут буцаж ирсэн тухай дуйлан жүржийн цэцэрлэгээр дорхноо тарав. Вакако буцаж ирлээ гэж үү химэн ирчүүд хашгирхалхад цүнэ тэглгүй яах вэ химэн нүүр дүрэн инээмсэглэн хариулна. Шархтаа юу? Йоко цуг ирээ юу? Үгүй шархтаагүй.
Йоко ирээгүй байна хэмээн ирчүүдтэй ам уралдан Вакаког баясгалантайгаар харан хэллээ. Вакако ядарчээ. Түүнд энэ олон хилийн дуу чимээ тунгалаг нарны цагаан гэгээ залуу бүх жүржийн үр ер нь тосхны бүх юм ахуй амьдралын гоёмсог сайхан ядаргаатай санагдана. Алив хоол унд бэлтгэж цүмийг үрж цайлын. Цүнээ модны навчинд цэтрэн зүс сүдэрсэн хуруугаараа Вакакогийн гарыг атгав. Вакакогийн гар цэв хүйтэн аж. Цүнээ багтан өнсөж байсан шигээ туханд нь уруулаа хөргөв. Дух нь халуун шатаж байлаа. Тэгээ чи яачхав вэ? Шархтаагүй биз гэд цунаа хөмсөг сонгодан Вакаког барилан үзв. Хөөе цүнээ гэж эмгэн хажуунаас нь түүнийг аяархан дуудаад энэ бөмбөгч нь хүнийг ямар ч шарах сэрэггүй алдаг юм гин билээ. Тэгэхээр оройтойгоо дээр нь охиноо эмчид аваачиж үзүүл гэв. Нээрээ тийм бах шүү. Вакако хоёулаа Танако эмч рүү очие. Тэр чинь ямар ч өмчнийг идгээдэг шүү дээ. Үгүй гэж Вакако жижигхэн хүүхчиг толгоос ихсэрсэн. Тэр сэтгэлд тааламжтай далайн цэнгэг салхи сэвэлзэн үлээх зузаан сүрлэн дээвэртэй гэртэл хурдан очихыг бодно. Халуун нурам дунд 3 өдөр 3 шөнийг өнгөрүүлсэн Вакако модон машинд очиж сэрүүцэх гэж улаар нь тэмүүлэх нь аргагүй. Вакако эмнэлгийн эсрэг зүг жим даган уруудав. Гэртээ хурдан хармаар байна уу? За тэгвэл явъя. Вакако чамайг цэцэрлэгийн хутгийн хүүтэ усаар угааж өгье. Газрын гүнээс ундарсан цэвэр ус аюул бөмбөгний хорыг угааж ариутгах нь. Чамайг анх мэдлэхэд мөн л тэр хутгийн усаар угааж ариулсан юм. Вакако 8 дугаар сарын 1 өглөө эрт төржээ. Түүнийг анх удаа байшингийн асар дотор угааж ариулахад тэр гайхан балмагдсандаа нүдээ тас санин цовоо чанга дуугаар орилж байжээ. Цүнээ Вакакогийн араас даган явхдаа үүнийг гинэт санаж охиноо яавч өхүүлэхгүй юм шүү хэмээн бодов. Тэдний араас ажлаа орхисон тариачид хөгжөөнтэй шүүгэлтэн дагна. Өмнө нь сийгээ эмгэн явна. Түүний ачгүй ажлын том хормогчтой орооцолтон Вакакод наалдаж "Вака, чи бас тэнд байсан уу? Амар байв уу?" гэж нүдээ гэлэлзүүлэн асууна. Вакако арай гэж толгой тохино. Тэр хүү чухам юу болсныг үл ойлгон дахин шалгаана. Охин ядарснаасаа болоод ийг маг хариулт өгөх гэжээ. Тэр хүү лав аянга зохиж тэнгэр нэжгэнсэн үеийн шиг л амар санагдсан байх гэж бодоо биз. Үнэн хэрэгтээ зүрлэн хэлхийн аргагүй аимшигтай юм болсон. Вакако азтай ох юм бүгтэн бэртэж арахтаагүй бурхан л түүнийг аварчээ. Тосхныхын сайхан цочлуулах зүүн хүсэл давтагдан довцог дээр байдаг Вакакогийн гэрлүү яаран очицгов. Жүржийн шугуу бүхий уулсын хооронд цагаан будааны жижигхэн талбай шавжээ. Түүний хоорондор гарсан нарийн зөргөөр тариачид хөгжилтэй ярилцсан цовно. Зүрэг дагуу ургасан зуны ногооны чиглэг язмагтай үнэр хамраар сэнхийн. Шатсан талбайгаас салхинд тугдан ирсэн үнэр хүмүүсийг шатаасан одоо болтол үл ойлгох үнэрийг санагдуулан улам их ханхлана. Ээжээ, тэр бөмбөгний үнэр ханхлаад байна гэж Вакако хамраа чимхэн хэлв. Вакакогийн хажууд сэм зэрэгсэж ирсэн эмгэн шүдгүү амаа ангаа инээж "Чи юу гинэ? Эн чин шарилжийн үнэр шүү дээ. Чиний ухаанд гим суугаагүй бидтэй хонгор минь" гэлээ. Вакаког өхөл аваачаагүйгээс хойш их наслнаа гэж сигэгийн араагаас хөтлөн явсан нэг эр цүнэд хэлв. Ерөөл Батар шиг урт наслаг гэж цүнээ хэлээд Вакакогийн зүг сэтгэл түгшин харвал царайн цонхийсэн байв. Вакако гэртээ арай гэж хүрээд үүдний өрөөнийхөө модон шалан дээр сунан онов. Халуун шатсан биеийг нь цагаан будааны хөвгээр арчсан шал хүйд аргуулна. Биетэн шалбархайж өгөө атал шаланд наадчихсан юм шиг гар хөлөө хөдөлгөгч чадалгүй аж. Толгоогоо ч өргөж даахгүй байлаа. Тэгээд толгоогоо унжуулан амаа ангалзуулан хэвтэх агаад нүүрний булчин хэсэг чинрээд намтахаар би нарай гайгүй тайвширна. Эмгэн Вакакогийн царайг харчхаад "Вакака яасан зураг шиг сайхан юм бэ? Яг л лаваар хийсэн хүүхэлтэй гэсэн үг" гин. Хэдийгээр төрсөн хүүхэд нь боловч түүний охиныхоо цав цагаан тунгалаг царайг багтан шагшрахгүй байж үл чадна. Вакако 4 хоногийн өмнө бүгдтэй салах ёс гүйцэтгэн Йокотой хамт эрүүл саруул явахдаа ийм сайхан харагдаж байсангүй. Тэгэхээр ийг хотод очоод л ийм гоо үдгсэлэнтэй болсон бол эргэн тойрон ярилцаад байгаа тэр өхлийг зүгнөж байгаа ч юм билүү? Вакако би ч юм уу байна уу? Зочдоосоо уушлал гуугаад явж жаахан амар гэж цүнээ хэлв. Тэр үнэн шүү. Тэгж байтал Йокоч буцаад ирж магад. Тэр мөн л амьд мэнд яваа бидтэй. Вака
хэмээн эмгэн нулимс сэлэлсэн нүдэрээ ширтэн хэлв. Вакако амаа мориулган эмгэнээс харц буруулж ээжигээ харлаа. Яа, юу болвоо гэж түнээ Вакакогийн хүлэрсэн нүдийг ширтэн цөхрөн асуухад охин дуугийнхан нүрээ дарлаа. Гэрт цугларсан хүмүүс түүнийг асуусан байртай харцгаана. Жаахан амраа, охин маань их ядарчээ гэж түнээ хэлв. Тэгээд Вакакогийн мөрнөөс тэврэн авч өргөв. Охиныхоо царайг хараад цүнээ Йоко тэр хоёр хотод нэг юм болжээ гэдгийг тааварлав. Чи эмгэнд юм хэлэх нү гэд цаанаас нь далай тодхон харагдаг шумуулын тор үлгөхдөө нулимс туслуулан асуув. Тийм ээ, охин нь хідэн үг хэлдэгч болоосай. Йоко ба Вакако хоёр сургуулаасаа нэг заводод хамт дайчлагджээ. Ийм болохоор түүний тухай юу ч мэдэхгүй байхын аргагүй. Үл мэдэгдэх тэр бөмбөгний аим шиг тосгоны оршин шуугчдын сэтгэлд ч төрсөн. Эмгэнийг болон хүмүүсийн сэтгэлийг тайвшруулах гэж Вакако би мэдэхгүй гэж хэлчихвээ гэхээс тэд айлаа. Йоко хүчгээгүй үсттэй. Вакако кимоногийнхоо ханцуугаар нүрээ хаан дуугүй байлаа. Тэр энэ эмгэнд ээждээ энд цугласан хүмүүст юу ч хэлэх билээ. Вакакогийн хотод өнгөрөөсөн 4 өдөр нь түүнийг зургаар явахт нь шарилжаараа л үнэртгэд эргэлзэхгүй гинэн сэтгэлээр асуулт тавих хүмүүсээс тусгаарлжээ. Жаахан унт гэж түнээ охиныхоо толгойг илэн хэлэхэд Вакако нүдээ тас сонив. Тэр дорол хэдхэн цагийн өмнө буцаж ирсэн хотод үдсэн бүхэн сэтгэлд нь бодогдно. Түүнд Йоког ууланд орхисон нь зөв юм шиг санагдав. Гэвч болсон бүхнийг хүмүүс хэлчихвэл тосхных нь лав хатуу сэтгэлтэй гэж зэмлэх үз. Вакаког зөвхөн тэнд байсан хүмүүс л ойлгоно. Цаг хугацаа өнгөрч тэр нэгэн ёр бусын галан бөмбөг сэтгэл санаанаас арилсан цагт болж өнгөрсөн бүхэн зөвхөн дуртгал болон үлдэн. Тэр цагт Вакако яаж амьдрах бол? Саяхан жүржийн модд уулын хормойд Йокогийн их Ёсимиг ажлын борог хувцастайгаа зогсож байхыг үзжээ. Тэр охиноо ирж олохоор явсан. Вакако түүнд Йоког ууланд нуугдсан гэж хэлсэн билээ. Үүнийгч Вакако бүр тодорхой мэдж байв. Тэнд тэр ганцаараа юм уу? Амьд юм уу? Чи юу гэж бодож байна вэ? Вакако Ёсимийн нулимс мэлмрэх нүдийг хараад итгэлтэй толгой төгсөн. Шатсан талд тааралцсан хүмүүсийн нүдний нулимс яг л яс мэлхийн шиг унжралтан наалдсан байсан бол Ёсимийн нүд гэлбэн гялалцаж Вакаког нэвт соргино. Вакако түүнд худал хэлжээ. Тийм ээ, шархацсан Йокотой хамт тэр уул руу цугтан гарч Йоко тэндээ нас барсан билээ. Ямар ч авралгүй шархацсан байсан ч амьд бол ирэх байсан. Олон хүн лав түлэгдэж шарахтай бидтэй гэж Ёсима өөрийн бодснороо зүтгэж байв. Мэдэхгүй юм гэж Вакако Ёсимиг харахгүй хичээн толгойгоо унжуулан хэллээ. Аатмын бөмбөг хайсан тэр өдөр тунгалаг сайхан байжээ. Бүртийгч үлгүй дулаахан аж. Вакако Йоко хоёрын дайшлагдан утсан заваад хотын цахад орших бөгөөд цэргийн том үйлдвэр юм. Хүмүүсийн яриагаар бол тэнд шумбагч мин үйлдвэрлэдэг ажээ. Гэвч хинч нэг ч удаа шумбагч мин гэж юу байдгийг үзсэнгүй. Ажилчид Японы баялаг дуусаж байгаа дайнд ялагдаж байна гэцгийн. Вакако болон сурагч охид заводын хашааны буланд дими ярилцсан суулаа. Сониуч сантай ажилчид сурагчид ажилгүй дими сэлгүүцээд байна гэж дарагтаа ховлжээ. Тэр дараа хятадын дайнд гаргүй болсноор бахархаж явдаг дарга нь гүйн ирж цон хугаахыг тушаав. Дайшлагдсан сурагчид өдөр бүр цон хугаах болов. Заводын бүтэн үлдсэн цонхны шилнүүд наранд нүд гэлбэн гялалцсан. Тэр өдөр дарга нь завод дээрээ үзэгдсэн гүйнд гайхмаар хэрэг байлаа. Вакако Йоко хоёр гялалцтал арчсан цонх руу нуруугаа харуулan зогсоод ярилцаж байв. Йоко одтой шалбар өмсөөд заводын хамгийн том цонхны дэргэд зогсож байсан юм. 3 мм-ийн зузаан шилээр хийсэн энэ цонхондоо дарга нь тун хайртай билээ. Зуны нар Вакакогийн хацрыг хурцаар төөнөн. Тэр халууцж ядраад нарнаас холдон цонхноос зайдуухан бетонон багны сүүдэрт зогсож байв. Энэ үж цонхны болонд нэг хөвсгөр цагаан юм нүүдлэн явах нь үзэгджээ. Үүлүү гэж Вакако асуусанд шүхэршгэл юм байна гэж савтай тос барин модон оловчаараа газар цохом дэрэгдүүр нөнгөрсөн ажилтсан залуу хариулв. Цагт яг 1 минут хоцорч явдаг заводын цаг 11-ийн тохио өгөв. Өрөөсөн гартай дарга нь нямбай хүн болохоор ажилдаа ирмэгц цагаа түлхдэг байжээ. Тэр өдөр цаг нь хоцорч явлаа. Одоохон өдийн унд боллоо. Надад шарсан өндөгтэй гурилтай шүл бий гэд цагаан будаанаа хэвгээр хийсэн гурилтай шүлэнд дуртай. Йоко өдийн холоож хүлээлгүй ширээн дээрээс хоолтой саваа авч үнэрлэн үзээд баясгалантай инээнцэглэв.
Тэр цагаан үйл цонхны цаана наранд дайвалсан хөдлөх нь яг Йокогийн нүд шиг ялбан цагаан гэжээ. Агшин зур нил ягаан туяа цонхонд тусаад явчихв. Вакако түүнийг сэлэм шиг ялсгийн алга болно гэж бодсон. Вакако анх тавтаадаа жүржин шугуу дээгүүр аянга буухыг үзжээ. Тэр аянга номлон далайд буугаад дүрсхийн унтарч байсан. Гэтэл нил ягаан туяа алгуурхан боловч агаарт дараггүй дархан өргөжсөөр байв. Түүний нилээд хүчтэй нэлэрхий мэдэгдэж Вакакогийн туяа гэж бодсонтой тэр сэрэг том огт төсөөгүй ажээ. Дараа нь тэр туяа гинэт жижигхэн олон сацраг болон тархаж Йоко нүрээ гараар хаав. Шалнаас шилэн зоргодос ойн дээш өсөрч Йокогийн нуруунд мөндөрлөн сүлбжээ. Баг нь таацнаасаа хар судал татуусаар нуран унав. Энэ агшин Вакакогийн сэтгэлд инхүү үлджээ. Тэр чухамдаа аврах том шагаавраар харсан юм шиг толгой нь аимшигтай эргэсэн. Энэ бүхэн үнэндээ тийм юм болов уу? Аль хүсэл түүнд тэгж үзэгдэх шиг болов уу? Ийхүү тэр юу болсныг ойлгосонгүй. Харин Йокогийн нуруунд сүлбэн орсон шилний хилтерхийнүүд зөөлхөн чимээ гарган арсыг нь хаг татхыг сонсжээ. Биеийн тамирын тэнцээний үед үлгсэн цаасан цэцгэн хэлхээ намрын наранд тэгжл хуурай шарж гантгсан. Бас л сүулдчихвүү. Вакако чи арчаагүй юм да гэж Йокогийн хэлдэг үг сэтгэлд нь орж ирэв. Тэр гүйлтэд аврагын улаан туз үргэлж авдаг болохоор удаан болох Вакаког арчаагүй амтан гэж загнадагсан. Одоо бол түүний бардам царай шилний мөндөрлсөн хилтерхий дунд хачин мөрчилдсөн туслаач гэж хашгирч байв. Агуу шиг харанхуй Йокогийн амийг гүлрэн хараад Вакакоч мөн хашгирсан. Вакако завуудын нурсан барилга дор орчихжээ. Гал гарсан бололтой хөл доороос нь халуун төөнөн. Туслаач, намайг авраач. Нурсан барилгад ороосныг хэрэгтэй хүн бетонны хэмхэрхий үзүүрээс тэмтрэн барьж зууралцаар гарч ирэв. Түүний сарвайсан хурууны завсараар утаа болох хөдөлгөөнгүй агаар тундран уйгна. Тэр ирийн хөрлөөс Вакако зууран авч "Ахаа туслаач" гэж гуйв. Модон оловчтой тэр ирийн өсөрхөг хөл Вакакогийн мөрлөө өшгөлөө давав. Гэсэн ч Вакако тавьсангүй. Тэр ир гар хийцэн оловчоо тайлж аваад Вакакогийн турхан мөрлөө улаар нь цохоод авав. Ясан янгнаад явчихв. Өсөрхөг хөл галсхийгээд алга болов. Тусламж ирээд нэмэргүй гэдгийг ойлгосон Вакако нөгөө ирийн жишээгээр нурсан балгасны хилтерхийг самарцсаар ил гарсан хониол сайн нэг сэхээ оржээ. Иргэн торин галан далай буцлана. Халуун салхи үсийг нь хуйхлав. Шүүгсэн салхи утаа дүлэн дунд хүмүүс сүйдэгнэн үзэгдэнэ. Өмнө нь сурагч бололтой урт үстэй нэгэн охин гүйж явахыг үзээд Вакако араас нь хараалгажээ. Тэр нурсан балгаст ороос яаж гарч ирснээ сайн санахгүй байлаа. Түүнийг гадгаж гартал нэг хүн шагаанаас нь шүүрэн авч 5 хуруунд татган нь зууралдав. Нөгөө ирийн жишээгээр Вакако хурууг нь өсгийгөөрөө цааш нь тийрч холдолов. Салахгүй байсан урт хуруунууд ээлж дараалгаар тэнийгдэн гал тунд алга болсон. Тэр хуруунууд Йокогийнхтай хичнээн адилхан байваа. Хэрэлдчгээд дараа нь эвлэрсний тэмдэг болгон Вакако түүнтэй чигчи хуруугаа атгалцдагсан. Сургуулийн нэг хүүхэд чатаж байгаа сүм дотор гэлмаа байхыг үзчихээд туслах гэж очижээ. Гэтэл тар битгий орд оройтойгүү дээрээ холд гэж хашгирч гин. Түүнийг хувцсанд гал авалтсан байж охин уйлаад гүйн холджээ. Бүр жаахан охин атлаад зовлон чучирсан хүнд туслах гэж явж. Тийм юм бас байдаг байх шүү гэж зэргэлдэг тасалгаанд нь эмгэн хуучлана. Гэлмаа нарч аимшигтай хүмүүс шүүгээд цүнээ нусаа татна. Вакакогийн цайсан уруул дээр инээмсэглэл тодлон энэ бүгд чинь худлаа гэж хамар дорой бовтнов. Эмэгний яриа бол үнний хувь нэг ч үгүй. Зөвхөн хүмүүсийн өрөв сэтгэлийг уйраах гэж зохиосон зүйл байв. Ий хот Урасима Таравгийн тухай үлгэрт гардаг шиг цагаан утаа болж хувирсан юм. Тэгээд ийм газар азар амьд гарсан хүн бусдад туслах гэж явна гэж үү? Хүн бүрэл ганцхан амиа бодож байсан. Одоо бол аль хэдийн үргэлжсэн тэр гэлмаг аврах гэж явсан сурагч охины сэтгэл үүмрэн тийм үлгэр зохиож эцэг ихтэй яриа биз. Тэр охин өөрийгөө сайн санаатай хүн гэдгээ итгүүлэх л гэж итгэсэн хэрэг. Тэр үг дэмий үг нь эмэгний сэтгэлийг хөдөлгөн цүнэ болон сайн санаат олон хүний нулимс гаргахад хүрв. Өдөр бүр худал хэлсэн үгэндээ охин өөрөө ч итгэх болно. Гэлмаагаас тэр охин тэгжил салж чадах байлаа. Ёсгүй өөрийн ухаангүй хуурсан Вакако мөн л хизээ цагт Йокогийн тухай ийм үлгэр зохиож эмгэнд болон цүнэд ярьж болох юм. Гэвч Йоког бүр мартъя гэж бодогдно. Хурдан л мартах юмсан. Эмэгний яриаг худал гэж үзсэн ч Вакако бас энэ бүхэн үнэн байж болох юм гэж боджээ. Мөндөрлөн буусан хилтерхий дунд үдсэн Йокогийн шаналж үрчээсэн царайг санаад Вакако өөрийнхөө зүрх муутайг агшин зуур ойлгов.
Тэр өөрийгөө ойлгохоо болов хүний сэтгэлд өөрт нь үл захирагдах нэгэн зүйл нүгдэж байдаг бололтой. Эмгэн Яког амьд болов уу гэж сэтгэлэн зовоод байна гэд цүнээ цонхны торыг татан аяархан хэлв. Хэрэг сэтгэлэн зовоод байгаа бол явж ирэг. Явна гэж бодож байна уу? Яалаа гэж дуугайл байвал дээрсэн. Эмгэн тэнд очивол аимшигт гал бөмбөлөг ямар гай тарсныг олж үзнэ биз гэж Вакако бодов. Хинч чамайг зэмлээгүй. Тэгэхэр чи юунд дурлана вэ? Цүнээ охиноо яагаад гинт ийм хэгжүүн болсон учрыг үл ойлгоно. Вакако урт өстэй охиныг алдчихгүй тул байдаг хүчээ шавхангүй. Гэтэл тэр нь зай завсаргүй тусах галын зургаст орж дайвалцсан. Тэр бүрийд нуруу нь янз бүрийн өнгөөр ховрон үзэгдэнэ. Гал улаан болохоор улааж, хүн амьтныг шатааж, ягаан өнгөтэй болохоор хөхрөн харагдана. Вакако юунаас болж хүний нуруу ингэж өнгө ховрно вэ гэж бодонгүйсээр байв. Тэр өгсөн хүмүүсийн хүүрт бүдрэн дээрээс нь дарж унсаар яв. Хурж амжаагүй хүүрүүд дорн бамбагнана. Эхлээд өгсөн хүнээс айж тушиж байснаа эцэст нь дотор нэг үүрхэн бөөлж сутгаж залгиж яв. Гэвч эргэн тойрон үхэл тулгарч байгаа болохоор айхаа болжээ. Тэгээд өгсөн хүний зөөлөн биед тасснаар барахгүй хүлээхэн хуруугаар хөгшин залуу эрэгтэй эмэгтэй алин болохыг ялгадаг болжээ. Арьсан зөөлөн залуу эмэгтэй 16 дахь нь ясан хатуу арьсан ширүүн настай эрэгтэй. 9-р нь хэмээн Вакако хуруугаа даран өгсөн хүмүүсийг ухаангүй тоолсоор гүйж байв. Түүнд бусдыг өрөвдөх сэтгэл огтхонч төрсөнгүй. Тэр нэгэн хүүрт тэгэлтэл тэр хүүр нүдээ дутуунын эм өгөөч гэв. Үхэл дарж бараг хүн биш болчихсон атлаа амьдралаас зууралтан тусламж гуйж байхыг харахаар агшин зур зүрхэн зогсчих шиг болж түүнийг айлхав. Гэвч Вакако түүнийг орхин цааш явжээ. Өн ховронгүйх охины нуруунд нарны гэрэл тусаж утаа байгна. Аюул тулгарвал цуглахаар товлсон уулын хормойд хурч Вакако зогсов. Аюул тохиолдвол ууланд цугларна гэж атмын бөмбөг хайсан тэр нэгэн өглөө багш нь ердийн хөрөө ширүүн хэлжээ. Тэгэхээр багш болон найз охтойгоо энэ ууланд л олж болох байлаа. Ийм бодсоор Вакако байдаг хүчээрээ галын дундуур гүйн гарсан хэрэг. Өмнө зүгийн мөнх ногоон шилмүст модоор өвч хучигдмал нам гүмхэн дүнсийн байдаг энэ уул одоо утаа дүүлэнд хучигджээ. Энэ ууланд ажиллаж байсан ангийнхан нь байх ёстой байлаа. Тэдний ангийн хоргодох байр дээрээс нь ус тусалсан ердийн агуу байлаа. Ус нь ихэвчлэн өвдгөр татаж сурагчид түүнийг хувингаар хутган асгана. Агуйд мөн өвс хатгад дайчлагдсан өөр сургуулийн сурагчид нуугдсан байх ёстой байлаа. Хэрв ганц ч болов хүн амьд мэнд үлдсэн бол тэр түүнийг дуудах босуу. Вакако уул тойрон явна. Талд нь орж явтал 2 метрийн өргөнтэй жижигхэн голд толов. Дотор хорсгосон утаан дунд явсан түүнд гинэт чигтэйхэн сайхан сэрүү татав. Вакако цангаж байлаа. Цуснууч болсон нүцгэн хүмүүс ус руу шунган наалдана. Тэд хөлөө алцаалхан төрүүлгээ харан хэвтээд ус ууцгаана. Гол ба хүмүүс нэгдээд усан биетэй олон хөлт аврах том арваалжийг санагдуулна. Вакакогийн хоолой бүр хатжээ. Зай ирж олоод Вакако илэглэн хэвтэн ус ууж эхлэв. Ус нь бүлээхэн хөвдийн үнэр хүчтэй ханхлана. Тэр хоосон хотоодоо усаар дүүргэв. Гэнэт Вакакогийн хацар дээгүр дэрэгт нь хэвтэж байсан эрэгтэй хүний хуруу тэмтрэн ирсэн. Вакако түүнийг зайлуулах гэтэл үсээ хуссан тэр ир гол руу тонгорцголон унав. Нүд нь хараатай хэвээр амьсгаа хураажээ. Голын ус мэлмиг нь бүрхэн авч цааш мэрэлцэн холтно. 30 орчим насны тэр ир лав авгай хүүхэдтэй байсан биз. Гэтэл одоо тэр энэ бяцхан голд өнгөрч байлаа. Вакако гол руу ширтэв. Атмын бөмбөгийн тесрэлтэд хувиглагдсан ус өглөөнийг шигээ алгуурхан урсна. Бөмбөг дэлбэрэхэд голын ус буцалсан юм шиг бүргэлэн оволцож байсан бол одоо намджээ. Вакако өнгөрсөн явдлыг дурсан санана. Энэ явдал түүнийг бага сургууль байхад болсон юм. Тэр үед тэдний их газар хятадын нэг хотод жил шахам суужээ. Тэр хот улаан тоосгоор англи маягаар баригдсан байлаа. Гүнзгий шарангийн их устай тэр гол эргээ халин цалхилна. Вакако энэ шар мөрөнд их дуртай байсан бөгөөд асрагч ихэн түүнийг дагуулж дандаа эндэрнэ. Зуны өглөөгөр туулайн чих шиг хошуугаа сортойлгосон завнууд залхуутаяа дайвалзна. Бас усан онгоцны ууглан дуурах чимээ сонсогдно. Энэ бол гол мөрний сэргийлэх албаны байцаан шалгалт хөлгөө юм. Тэр өглөө бүр голоор эргүүл хийж явах билээ. 1 2 3 хэмээн онгоцны араас зүүсэн живгсдийг Вакако тоолно. Гинжээр холбогдсон тэд усны давлгааг аимшиггүй зүсэн хөвнө. Живгсэд янз бүрийн байдалтай үзэгдэнэ. Нэг нь тэнгэр өөд тусламж гуйн гараа сарвалзуулахад
Зарим нь үхэхийн өмнө татган нь чирж усан дээр гарч ирнэ. Далайн давлгаа живгсдийн цүндийсэн гиз толгойг тойрон урсна. Асрагчаа энэ хүмүүсийн аль нь таалагдж байна гэж Вакако нэг удаа асуусанд охин минь эд чинь амьд хүн биш. Өсөн хүмүүсийг хой төрөлд нь аваачиж байгаа нь гэж тайван хариулв. Шар ус жирийн амьд өнгөтэй харагдуулж буй живгсэд байгалийн ердийн дүр байдалд согчжээ. Тэрч бүхэл амьдралын төлөө эцсээ хүртэл тэмцсэн тэд энэ шар мөрөнд онцгой утга оруулна. Тэд нийтийн жишг алдсангүй энэ бол их газартаа иргэн ирэх байгалийн бодит дүр зураг байлаа. Өнөөдөр энэ шатсан талд бол бүх юм өөр байв. Вакако чи юу? Би Йоко байна гэж ээрч хэлэх охины дуу араас нь сонстов. Шалбуур өмдний төрийн урагдаж тасраад шилбнийх нь мах огтлоод авчихсан мэт цүсэрчээ. Шархацсан хөл нь хөшөлдөн охин илгээрээ унав. Нуруу нь гялалцсан. Цамцсан шатжээ. Нуруунд нь шилний хэлтэрхийнүүд түүнийг тойроод жижиг төмөр хэлтснүүд шавжээ. Амьсгаа авах бүрийд нь шорлож хатгсан бүхэн нь чичигнэн. Охин өвдсөндөө болж бүх биеэ хөвчлэн чангалж амьсгаа авна. Энэ Йоко юр мөн үү гэж савтай хоолой баяртайгаар өргөн өнөхтэй цагаан будаа байна гэж багтаа хэлж байсан Йоко гэж үү? Инг хэрэгтэй намайг яасныг гээд Йоко гинт сургуульд нь хоройтой байдаг нутгийн аялгаар хитлэн шархаа заагаад Вакако чи чинь шархтаагүй шивдээ гээд алгуурхан босов. Үгүй л юм шиг байна гэж Вакако тэрүүхэнтэй бутнасан. Хуваалцаж болох юм гэж Вакако руу ганцхан толгоогоо эргүүлж чадах Йоко хэлсэн. Бүх биеийн шархтай Йоко нэг ч шалбархайгүй Вакако хоёр мөр зэрэгцэн байна. Тесрэл болохоос өмнөхөн нараас халахлан том багны сүдэрт нуугдан орсон Вакакогийн аз дайрчээ. Тохиолдлоор Вакако бүтэн үлдсэнд Йоко сэтгэл ханамжгүй байх шиг байна. Йоко бол Вакаког бодоход царайлаг, бас тэгээд ухаантай билээ. Хэдийгээр Вакако тосгоны ахлагчийн гэр бүлээс гаралтай учир язгуур сайтай боловч Йокогийн шиг баян ажээ. Йокогийн эдлэн газарт нар хамгийн их тусах учир тэдний жүрж өнгөлөг сайхан байдаг. Бас тэгээд хичнээн сайхан амттай билээ. Йоко олон талаар найзаасаа давуутай байв. Гэтэл үхэл Вакакод нааштай ханджээ. Ийхүү тусганыхны ярилцлагаар гарал угсаад авмгайлсан учраас л Вакагийн аз дайрсан байна. Тэд голын ирэг дээр өвдгөө салаавчлан дуугүйхан сууцгааж байлаа. Тэлбэрэл болсноос хойш 5 цаг өнгөрчээ. Цагийн дараа нар уулын цагуур орж атомын бөмбөгдөлтийн дараах анхны шөнө эхэлнэ. Хүүрүүдийг эц төгсгөлгүй гинжээр холбосоор үдшийн бүрий газар дэлхийг аажмаар нүмрэн авав. Өдөр нь үхсдийн хүүрт бүдрэн унаж тэднийг хуруу даран тоолж явсан Вакако сайн нэг сэхээ оров. Гэсэн ч нүмрэн ирэх шөнийн харанхуй бас айлгаж дахиад л арьсан түлэгдэн пимбийсэн хүмүүсийн хүүрээс айгууцах сэтгэл төрнө. Хүмүүс байгаа газар руу гүйгээд Вакако бослоо. Чи явах нь уу? Би их ядарч байна. Одоо шууд явах нь уу? Тэгвэл ганцаараа яв гэж Йоко Вакаког харан аяархан хэлв. Цуг гүйчгий гэж Вакако бүдгхэн дугаар өгүүлв. Тэр цагаан хуруунууд Йокогийнх байсан юм гэж үү? Тэр үеч түүнийг хичнээн хайргүй зөксөн билээ. Гэвч Йоко энэ тухай нэг ч үг дуугарсангүй. Ганцхан Вакаког амиа авар гэж ятгахна. Энэ бол хүний игдүүцлийг хүргэн таваа хангах гэсэн арга юм. Гэвч одоо бол Вакакод юу ч өөрцгий болжээ. Йоко хэнийг ч аврыг гэхгүй байсан биз? Йоко түүнээс цогцсон шүү дээ. Тэр нэгэн өнгө хувиран гүйж байсан охин бол Йоко маргаангүй мөн байсан. Тэгэхээр тэр нурсан барилгаас түүнээс өмнө гарсан гэсэн хэрэг. Тэлбэрлэлтийн үед Вакако шархталгүй зөвхөн нурсан барилга дор дарагдаж аз дайрчээ. Йоко хэдийгээр бүх биеийн түлэгдсэн боловч нурсан барилга дороос ядах юмгүй гарчээ. Үгүй тэр бол түүний хуруу биш байсан бах. Вакако өөр хүнийг л өшгөлсөн биз? Гэлээч гэсэн гал дунд хүн хайж явсан шүү дээ. Сэтгэлд нь бөөн дарамт болно. Хоёулаа л амиа аврыг гэж Вакако Йокогийн цус болсон үсийг илэн хэлсэн. Өвдсөндөө тамирдаж солидаад зүүнхэнлэн байх шиг сууна. Галтай газар очие гэд Вакако түүнд гараа өгөхөд Йоко итгэсэн янзтай барив. Даарч байна гэд Йоко чичрэн гараас нь хүүхчиг чанга суурав. Тэнгэр, далай, уулын жим цөм оройн нарны туяанд улааран харагдана. Улаан тэмээлзэгний туяа ямар их юм бэ гэж хэлэх Сигэгийн дагуу зам дээр сонсогдов. Энд чинь од биш үү гэж нэг ир хэлнэ. Сигэ зөвшөөрөн толгой төхөв. Вакако гэртээ буцаж ирснээс хойш 2 өдөр өнгөрчээ.
Вакако улаан тэмээлцэх нь нүүн хөвгийг харна. Мөнгөлөг далавчаа дэвсээр тэмээлцгнүүд цэцэрлэг дээгүүр нүүдэлнэ. Усанд ороод гарсан юм шиг нойтон алчуураар толгоогоо орон дан ганц шалбуур өмссөн ирчүүд үзэгдэнэ. Бөмбөгдөгч онгоцнууд ууланд нугдсан жүржийн тосгон хүртэл нисэн ирсэнгүй. Тариачд дайны тухай амартан далайн усыг хүрэн улаан болгон шингэх нарыг сонирхцгоон холод болсон аимшигт явлын тухай сонссноо хуучлана. Сигээ мөн дан ганц богино өмдтэй явна. Сигээ чи сонсож гин үү? Тор аваад ир. Яах гэж байгаа юм бэ? Дөнгөж дөрөв хурж байгаа Сигээ морчгонон уруудаад төдөлгүй торч ирсээр буцан ирэв. Сигээ бол өлчөр өссөн хүү дандаа богино өмдтэй явна. Ёх хэмээн ирчүүдэд тороо өгч тэмээлцгэн барих нь гээд гидсээ цотойлхон алгаад иршин. Чи бас л нүцгэн явна уу? Хараач охид хувцастайгаа байна шүү дээ гээд нэгэн ир торыг нь авахтаа хэлээд гидсийг нь нислаад авав. Сигээ шүдээ ярилцуулан инээн. Тороор загас барьдаг тийм ээ гэж тэр асууна. Загасч барина, тэмээлцгэнч барина. Тэр ир баруун хөлөө урууш тавиад торноос сатгав. Ахаа тороор яаж барьдаг юм бэ? Чи харжээ. Алуу бариарай. Нарийнхан тор агаарс дэвүүрдэн улайран шингэх нарыг үхтэн дэвсээр алгуурхан дэлгэгдэж тэмээлцэг нь хаман авч буув. Тэд мөнгөлөг далавчаараа жараахан шиг торыг нүднэ. Ахаа тэмээлцэг нь өвдөж байгаа да. Тэд чинь бэртчихэн штэ гэж Сигээ санаа зовон хэлв. Торонд орчхоорч зовлонтой байгаа. Алуу хурдан барь. Сигээ торлууд их шиг ухсгийв. Тэд төгөлдөр хуурын чавцс шиг чихчигнэн хөдлөн үхэж байгаа тэмээлцэгнийг харахаас ивгүй. Вакако нүдээ анив. Йоко нас баржээ гэж Сигэгийн тасалтангуй хашгирах дуутай Ёсимийн дуу нийлж хадав. Тасалгаанд цэцэрлэг шингэх нарны улбар туяа цайвалцсан бүрий болж байлаа. Сигээ торноос улаан тэмээлцэг нь гарган авсаар байв. Тэд бүгд тамиран тасарчээ. Нисэхгээ чадахгүй газар унчгана. Нүглийг нь намжил бурхан минь. Эмгэн бүр хажуугийн өрөөнд байгаа бололтой түүний зэгсэн шал дээгүр гიშгэлэн явхан сонсогдно. Нүглийг нь намжил гинэ гэд Вакако өндөлөө. Йоког энд гэрт нь аваад ирсэн гэж үү? Вакако амьсгаад даран нөгөө рүү шагав. Гэвч Йоког бүр уулын оройд байдаг Вакакогийн гэрт юунд тавьчихваа. Йокогийн гэр уулын бэлд орших билээ. Ёсим юунд ийм юм хийв? Хотод Вакако Йоко хоёрын тухай ямар нэг юм сонсч л дээ. Нэмээ би Вакакогийн сэтгэл зовж байгаа гэж бодоод Йоког зориуд нааш нь авчирлаа. Тэгээд ч Йоко амьд байсан бол хамгийн түрүүнд Вакакотой уулзах байсан биз? Охин минь юр өөрчлөгдсөн юмгүй. Ямар л байсан тэр хിവэрэ байна. Ховь заяа нь тийм байж дээ. Сайхан охин өгсөн ч гэсэн сайхан хിവэрэ харагдан шүү. Алив Йоког нэг хараадах юм. Үгүй охиныг минь өт барьчихаж би цав цагаан дааванд ороод ирлээ. Үзүүлэхгүй гэж Ёсими шийдэмгий татгалзав. Хөөхий минь Йоког ч нүт барьжээ. Гэвч гутаж гунах хэрэггүй. Ганц энэ ийм биш. Амьд үргэлжсэн бүхэн л ийм болдог хойно. Ёсими та ядраа биз. Би одоохон Вакаког сэрээгээд эмэгний илэрхий хайхрамжгүй занг буруушаан цүнээ хилээд хаалт торыг аяархан татсан. Бүрхүүлийн дороос дэнлүүний гэрлийн нарийнхан цацраг хүсээ арт тишин самсан Ёсимийн нүрэнд тусна. Хар хувцсны хатуу цагаан цахнаас түүний царай хутганы ир шиг хурц үзэгдэнэ. Ёсими бүхэл өдөржин Йоког ирж шатсан газараар явсан гэхэд цамцны цахан цав цагаан Вакакогийн нүдийг ялбуулах аж. Дэнлүүнээс зайдуу цонхны хаалтан дээр цагаан даавуугаар бүтээсэн Йокогийн цогцыг тавьжээ. Вакако орон дээрээ нүрээ даран унав. Ёсими та бурхан болоочийг харуулахгүй юу? Настай хүнийг бодоод харуулаач. Йокогийн хувьд заяа хатуул өнгөрлөдөө. Ганцхан Вакако амьд гарсан байдаг. Хоёулаа амьд мэнд байсан болоосай. Йокогийн оронд би л явж байхгүй юу? Миний хувьд одоо боллоо. Йоког тавьсан цонхны хаалт руу эмхэн хурч очоод шумуулын торндоор Вакако байхыг харав. Йокогийн үхэл эмгний сүр сүлтийг бүр авчээ. Тосгонд ойролцоогоор 10 жилд нэг л удаа үхэл зовлон тохиолдно. Азгүй явдлаас юм уу? Нас өндөр болсноос болж тийм юм гардаг билээ. Хөгшний үе тэнгийнхэн ар араасаа цовсаар тэр ганцаараа ээлжээ хүлээн үлдсэн юм. Түүний ээлжч хөдөлбөргүй оржиж байгаа. Тэр үхэхээ сайн өдөр ирэх тутам хүлээж байсан үхэл нь 14 нас хүрчивөө Йоког аваад явчихв. Йоког бодохоор эмгэнд харамсалтай байсан ч охины гинтийн үхэл өөрийн үхлийг хойшлуулж болох тул санааг нь засна. Тэгээд бодохоор түүний нулимс гомдол гашуудал цөм хуурмаг юм да гэж Вакако бодно.
Вакаког буцаж ирсний дараа эмгэн тэднийг үргэлж ирдэг болсон. Тэр Вакакогийн биеийг асууж охины ярьс юр бусын цагаан босныг үзээд хизээд үхэн гэж тааварлаж байлаа. Вакакогийн үхэл бүр ойртжээ. Вакаког буцаж ирэхэд баярлаж байсан тосгон одоо түүнийг хотлоороо үдэн гаргахад хизээгүй бэлэн болжээ. Вакакогийн хэлсэнчлэн Йоко ууланд нүхэнд байж байна. Өвдгөө төрлөд бүр ганцаархнаа өгсөн байна. Йокогийн бие хүсжээ. Одоо цагаан дааван дор архины торох шиг л юм харагдана. Вакако тэгж хэлсэн биз дээ. Тэгэхээр түүний яаж өгснийг тэр мэдэх ёстой доо. Нэгэн эмэгтэй тэднийг хамтдаа уул руу гүйж явсныг харсан гэж байна гэж эмгэн Вакаког хараад хэлв. Хэн ингэж ярьж байна вэ гэж цүнээ ширхүүн асуусан. Өчигдөрч билүү, өнөө өглөөч билүү тэгж хэлсэн бодогдно гэж эмгэн хариулахаас булдсан. Ёсими та өөрөө үүнийг сонссон юм уу гэж цүнийг асуухад Ёсими дуугүй байлаа. Би Йоког өргөө давтал ар нураас нь үгт өнөж шууд л миний өвдөг дээр унаад Йоко дээгүр явж байгаа юм шиг над руу авирч байлаа гэд цагаан давуугаар бүтээлэхдээ Йокогийн хүссэн биеийг Ёсими гараараа илэн хэлв. Хэрв тэр үт байсан болж хэцүү дээ. Гэхдээ ойлгох хэрэгтэй. Дайн ч удаан үргэлжлэхэндээ гэж эмгэн хэлв. Вакако тэр нэгэн өдрийн үйл явдлыг сэтгэлдээ төсөөлөн бодов. Хэн тэднийг үдсэн байх вэ? Түүний замд тэглэж унсан ганц тэр хүн л таарсан биш билүү? Гэхдээ тэр баг ухаж байсан. Тэр бүр ийм гуйгаад л нүд ансан. Тэр хүн тосгоных нь хүн байсан ч гэсэн орой болтлоонд байгаагүй нь мэдээж юм. Тэгээд ч бүр тэр үед Вакако ганцаараа явж байсан. Йоко өөрөө үлдсэн. Тэгээд л хүсэн. Тэгэхээр Ёсемид юу хэлж чадах вэ? Юу нь хинч мэдэх ёсгүй. Вакакогийн гал буурсаар өдөр ирэх тусам арьс нь улам нэмгэрч нүдний доогуур нийл цагаан, нийл ягаан судснууд улам тод үзэгдэх болов. Түүнээс юм асуухаар тэр дуугайхан царай буруулна. Өвгөн доктор Танака ирж үзээд шинхэн Джимс этгийг зөвлөсөн. Хүнчлийнхөө дээгүүр хатангар гараа сунгаад Вакако таас ширтэн хэвтэж байлаа. Чи тийшээ юу хараавэ гэж нэгэн цэг рүү гүлэрсэн Вакакоос цүнээ асуужээ. Таалзан дэрэг толбнууд Йокогийн царайг санагдуулаад байх юм. Хагас цагийн дараа Вакакогийн гар дээгүүр жижигхэн улаан толб үзэгдэж эхлэв. Тэр нь нохой бөөс юм уу шумуул хадсан юм шиг байлаа. Цүнээ үүнийг онц юм бодсонгүй нэг толбыг хумсаараа нэтгэрээ давтал тэр нь хагарч жаахан идэ гарчээ. Цүнээ охиныхоо биеийг эргүүлж тойруулан сайтар ажиглаад хоёр гарт нь улаан толб гарсныг олж үзв. Тэр Вакакод мэдэгдэлгүй бас нэг толб нэтгэрээ давсанд идээлсэн бээрн дотроос ялзарсан өвс шиг хөвсгөр юм гарав. Дэлбэрэлтийн үед хотод байгаад амьд мэд гарч гэртээ буцаж ирсэн хэний ч гэсэн арьсны сүмнүүд идээлж эхэлжээ. Энэ бол үхэл зайлшгүй ирсний тэмдэг болж байв. Яаж ч эмнээд нэмэргүй тул Танака эмч Вакаког эдгэн гэх ямар ч найдваргүй болов. Цүнээ охиныхоо нүдний гал өдөр ирэх тутам буурч байхыг ажиглан суух болов. Идэ бээрийн өмхийн үнэрт ялаа шавах тул охиныхоо дэрэгтээс алхамж холдохгүй ялаа үргэх ажилтай боллоо. Цүнээ аргалж дийлэхгүйгээ мэдээд бүр мөсөн цөхрөв. Дараагийн өглөө охид багштай амлсан ёсоор ууланд гарчээ. Галын дүл намдсан боловч харалтлаа шатсан модноос бас л нийл ягаан утаа байгсаар байв. Уулан дээгүүр халуун амьсгаатай зэрэглээ татна. Нурууныхаа шарханд зөөвөрлсөн Йоко үе үе согсон. Ямар их өвдөн вэ гэж гомдолтойгоо яолно. Өчигдөрхөн хүртэл ив өрвөл байсан уулын хажуу ангал үүсгэн хотосныг Вакако үзсэн. Тэр хотгор дэлбэрэлт болсон зүгч биш бүр уулын ард бэлд үүсжээ. Тэнд нь чиглэг аж Вакако шинхэн үүссэн ангалд ороод өвдгөө тэрэн хүүтэн газар налан сув. Йокоч сэргцэн суусан. Тэр нуруугаа газар хүргэлгүй сэрүүн газар руу харуулж хөндийхэн байлгав. Тийхүү тэд оройноос хойш ядаргаагаа гаргахыг хүсэж байсан тул гараараа өвдгөө салаавчлан ихийн хөвлөд орших хүүхэд шиг л харчаагүй байдалтай сууцгаав. Ууланд нам гүм. Энэ хотгорт салхи хүлээн уулын хяраар нэг юм хөдлөн намуухан хуурай сэрчгэнэх чимээ сонсогдно. Модноос жимс унвуу. Магадгүй хаа нэгтээ багш нь юм уу ангийнхан нь байгаач байж болох юм. Тэд жаргацсан болов уу? Вакако чих тавина. Дээр нь ямар нэг чимээ гарч газар цохих дуулдана. Ууланд дахиад нам гүн боллоо. Ар нуруунд зүү хатгачсан юм шиг л байна гэж Йоко гомдлно. Өвдсөндөө ярвааж царай нь бараажээ. Юрдийн муу үргэлж өвдөгдөг хон Йокогийн нуруунд шилний ялтас орчихсон болохоор аргагүй биз. Нэгийгч болов суглаад авчихвал арай гайгүй болохгүй юм болов уу?
далны хооронд 4-5 см урт шилэн ялцсах байна. Вакако бусдад нь гар хүрэхгүй хичээн нэгийг хурдан суглаад авав. Йоко тэсэлгүй хашгиран Вакаког түлхчихв. Тэгэхэд нь алдаад нуруунд нь хурчгчээ. Тэр үед Йокогийн нуруунаас нэг юм унав. Цагаан үт. Шархны цусанд шунсан үт мушгиралдан яг л шилэн уулын дээгүүр явах шиг ялтас дамжиг нэгээс нөгөө рүү шурган орж цусыг нь сорно. Ганцхан хуруугаараа нясалчгаж болох өчүүхэн үтнүүд Йоког идэж байна. Цагаан үт гагцгүй бохор газар л хүүрэлдэг. Будааны тариалангийн талбайн зааг дээр ялгадас бүхий торхонд загсны яс хайдаг газар нугад хөөж бийсэн муурын сэг зуны цагт зам дээр хаягдсан могоон гиз дотор дээр л цагаан үт язганаж байдаг билээ. Сэг хүүр дээр л оворлддог. Цагаан үт гээд Вакако Йокогийн нуруу руу зав. Үтий яагаад үт байдаг билээ гэж тэр зэмлэнгүй хэллээ. Йоко тэд амьд хөдөлж байна гэд Вакако хэлсэн үгнээсээ болж дурн гутаж эвгүүцв. Дэлбэрэлтийн төв дундаас цааш шиг нэмгхэн далавчин гимтээгүй гарч ирсэн Вакако шиг азтай ялаа үзэгдэв. Эц төгсгөлгүй үхлийн энэ цовноос хамгийн ойрхон нь Йоко байгаа гэдгийг тэр ялаад орхноо мэджээ. Ялаа гихч гайхалтай шүү. Хурж амжаагүй балгас доторч тэд авгалтайгаа гаргажээ. Овоорон шавх ялааг залган амьдрах гэж бас өвт тэмцэж байна. Тэд шинэ халаа гаргахыг хичээн Йокогийн цусыг шуналтай залгина. Дараа нь авгалтанаас ялаа гарч Вакако руу дайрав. Үр удмаа үлдээх явдал саатлыг төвчдгүү ажээ. Тэд Йокогийн бардам сэхүүн занг хүртэл нэгт идчихгээд одоо Вакако руу довтолж байна. Хойд насандаа Йоко өт болж төрөх ч юм уу эсвэл шар мөрөнд живж өгөхсөд шиг шороо болох болов уу? Йокогийн шиг нүд хөмсөх бүхий өт Вакакогч бас өт болгох гээд идэж эхэлж мэднэ. Гэвч хэрв тэд найз нөхдөл юм бол Йоко гүтэнд бариулчихгүй бүгдийг нь Вакако ирээлж цээрлэлгүй түүж өгөх байсан. Гэвч Йоко энэ хорвоогоос халсан ч Вакако түүнээс ангижрахгүй. Йокод ажиглахдаггүй хичээн Вакако гар дээрээ тулан түүнээс холдов. Үүнийг мэдсэн Йоко өвдөө тушиж байснаа үндийн харсан. Цадаж сүндээсэн өтнүүд Йокогийн нуруун дээрээс ширүүн газар тунаад хатралдан Вакако руу төхнө. Вакако суусан хിവэр өтнүүдийг өсгийгөөрөө нухна. Йоко нэг ч үг дуугарлгүй түүнийг ширтэнэ. Вакако хизээд атаархаж байдаг Йокогийн гялалцсан тунгалаг нүдний цог унтарч эхлэв. Үт тун хурдан авгалтай гаргадаг юм аа. Би үт хооллоод дараа эднэр миний биед хувирна гэж Йоко гашуунаар мушилзан хэлв. Энэ язганаж байгаа үтийг хариуцах тэнхэлгүй болж сэтгэлээр бүр унжээ. Тэднийг алах явдалгүй эн чинь би шүү дээ гэж гинэт хэлээд нүдэн гялалцаад явчихав. Вакако эргэж ч харалгүй уул уруудан хараалгав. Намайг битгий орхооч гэж Йоко хашгирав. Вакако гараараа чихээ дараад уулыг ташлан даган ухаан жолоогүй гүйж одов. Тэгэд тэгш тал бууж ирээд л хурдаа саасан үүсийг толдон нарны тусгалаар тоглон гол урсна. Шоржгонон урсах цэнгэг усны дэргэд очоод Вакако хүсэр унав. Тэр тэнгэр рүү харсанд тэнгэр цэв цэнхэр цагаан нар мэлтийн. Өчигдөр тэр нар час улаан лойл шиг юм дайвалцсан харагдаж байсан. Эд зуны дунд үед нар толгой дээрээс нь игц тусдаг атал өчигдөр тэнгэрийн хаяа руу холдож байсан. Гэтэл өнөөдөр яг игц дээрээс тусна. Нүд алдам цэлийг тэнгэрийн хаяанд торгон дээр хатгсан зүүн өдөл хар судал үзэгдэв. Моторын хөнгөнөг чимээ сонсогдов. Энэ бол онгоцны дуу аж. Гэвч хинч зүгтэн гүйх гэж бодсонгүй. Тэгээд ч үхсэн амьд хүмүүсийн дунд төрөл төрөстэй ирсэн улс нүд хуурах төдий навсархаа ямаар биеэ халахвчилсан шархтнууд тэнгэр уд гагцхүү залхуутаяа толгой өргөн харна. Алхуурхан ойртох онгоцны моторын чимээг сонсоод Вакако нүдээ анив. Хэрв тэнгэрт дахиад л туяа үзэгдвэл байрнаасаа ч хөдлөхгүй чадал жалга гэсэн бодол Вакакогийн толгойд харман оров. Доогуур нисэн өнгөрөх онгоцны сүүдэр түүний дээр тусаад цааш удав. Шатсан тал баг зэрэг аим оржээ. Хотод болсон эмгэнэлт явдлын тухай мэдээд бөмбөгтөлд болсноос хойш 3 хоногийн дараа газар бүрээс хүмүүс төрөл төрөстэй ирэх гэж ирцгээсэн. Боотолтой юм дашмаг барьсан тэд ам хамраа альчуураар даран талаар нэг тэнөвчлэн. Үнсэн товрог болсон энэ талд урдын адил намуухан өглөө боллоо. Ус дамжуулах тасарсан хоолойноос гожигдон гарах усаар хүмүүс цустай нүрээ угааж хоолойгоо твтэн. Вакакоч сая нэг ухаан оров. Гол даган уулууд хүмүүс үе олноороо өгсөн. Амандаа уснаас дөр юу ч амсаагүй Вакако гуйван босож уул руу цуврах цуваанд нэгдэв. Йоко юу болоовол
гэсэн бодол түүний сэтгэлийг зовооно. Энэ сурагч хаанаас ирсэн бол доо хөөрхий гэж нэг Вакакогийн дэргэдэнд зогсож байсан нөхрөө шагаан хараад эмэгтэйчүүд шивнэн ярилцсан. Охинд биш болохыг үзсэн эхчүүд хөнгөн санаа алдаад залбирна. Йоко нас баржээ. Тэр өчигдрийнхөө байснаас жаахан цаашлаад өвдгөө тэврэн суусан чигээрээ өнгөрчээ. Нүхэнд ой гутам өмхийн өндөртөн. Ямар аамар юм бэ? Ингээд шавчгаж гээд нэгэн эмэгтэй Йокогийн хацар чавсан ялааг үргэн хэлв. Ялгаанууд дүнхнэлдэн нисцгээв. Үхчихжээ гэж Вакако нарны зүг нисэн одох ялааг харцаараа өвдөн бодлоо. Гэвч би яах вэ гэж амандаа бовтансаар уулнаас бов. Вакако нас барав. Йокогоос хойш 49 хоног наслаад өглөө нь өнгөрчээ. Нас барахын өмнө 3 өдөр халуун 40 хүрч байлаа. Вакако залхуутаяа нүдэнээ таацныхыг шүртэн. Тэр ансгаа тас анивч өмнө нь заавалчгүй Йоко үзэгцсээр байв. Гэхдээ бүр ганц ч биш, хурууны үеэс жижигхэн хид хідэн бяцхан Йоко Вакакогийн орыг тойрон эргэлдэх аж. Тэд тэр өдрөл өмсөн хувцастай, урт ус, одтой шалбуур өмдтэй ажээ. Бяцхан Йоконууд орыг нь тойрон эргэлдэнэ. Вакако тэднийг дуудавч тэд үл дуугарна. Хид хідэн Йоко араараа түүний зүгт ирнэ. Ойртоод ирсэн ч царай нүл харагдах ажээ. Йоко гомджээ. Яах вэ? Тэр үеж надад өөр арга байгаагүй ойлголтоо гэж Вакако хэлв. Гэсэн ч Йоко эргэж харсангүй. Эргэж харахгүй тойрон явна. Ээжээ гэж Вакако хашгирав. Би энд байна гэд цүнээ охиныхоо гарыг бүлээхэн алгаараа атхан авч чи яав гэд түүнийг инхрээлэн харав. Вакако арай ядан нүдээ нээж хараад энд үт гэлээ. Хаана гэж цүнээ тасалгааг тойруулан харахад Вакако толгой руугаа зав. Цүнээ Вакакогийн гарыг чанга хатгав. Тэр Вакаког нас эцэлэн гэдгийг мэдэж байв. Вакакогийн гар дээрээс улаан тол болж үдсэн өдрөөс л энэ бодолтойгоо эвлэрсэн юм. Дэлбэрэлтэд хэлмэгдэхсэд их халуунаас ч юм уу эсвэл хурц туяанаас ч юм уу болж ухаан солиорон үхэж байна гэж дуулжээ. Тэд аюултай дэмэрч үхэж байна гэж ярьцгаахаж. Тэдний гар нь идээлэн эрүүл газаргүй болж хөлн хүртэл идээлэх ажээ. Өдөр бүр сольдог орны даавуунд цус идээнд хурдан нэвчиж бохирдно. Ямар ч үт алга гэж цүнээ Вакакогийн чихэнд хэлсэнд Вакако гижигдсэн юм шиг хөхөрч толгоогоо нугтайлгав. Харахгүй байна уу? Миний толгойд зөндөө байна. Би түүнийг авраагүй болохоор надад амар саяа зүлэхгүй юм гэж багтаа юм нууцлан ярьдаг шигээ хэлв. Хэнийг авраагүй юм бэ? Цүнээ охтын хооронд юу болсныг мэдхийг хүссэн. Дам яриагаар сонссон шиг хэрв шархацсан Йоког ганцаарнг нь орхисон бол Вакакогийн сэтгэлийг тайлбарлуулъя гэж цүнээ боджээ. Тэр өөрийгөө аврахыг бодон Йоког орхон эцсийн хүчээр шавхан байж жүржийн тосгонтой хурч ирсэн ч байж болох юм. Бөмбөгдөлтийн дараа Вакако анх удаа амьдралыг хайрлан жинхэнэ ёсоор түүнийг мэдэрсэн ч юм билүү. Одоо амьд яв хугацаа нь ахархан үлдсэн болохоор Йоког аварсангүй гэж Вакаког буруу шаавал хуншгүй юм болох байлаа. Цүнээ Ёсимийн гэрлүү яв. Ёсими шинэхэн хүрдний өмнө залбирал үлдэн зогсно. Манай хүүхдүүдийн тухай ярилцдаг нь үнэн үү? Хэрв мэдж байвал хэлээд өгөөч. Үнэн гэж үү? Үүний ганцхан Вакако л мэднэ. Би өөрөө ч түүнээс бүх хүнийг сонсхийг хүснэ. Йоко ганцаархан ууланд нас барсныг л би мэднэ. Өөр юу ч мэдэхгүй. Ёсими гараасаа ирэхээ салгахгүй цүнээг ширтэнэ. Тэр өдөр Йоког зориуд Вакакод үзүүлэх гэж манаа тавьчирсан. Та Йоко ганцаарнг нь хаж цугсан гэж бодоод авчирсан. Цүнээ Йокотой адилхан Ёсимийн царайг нулимс гэлэлсэн нүдэрээ харна. Энэ ч хатуу хэрэг. Вакако хэн нэгнээс Йокогийн тухай сонссон байж магадгүй юм. Дам яриа гэгч худал үг. Вакако ганцаараа гүйж явсан сонсолтоо бүр ганцаархна. Тэр Йокото явсан бол ягаад ч түүнийг хаяхгүй. Өөр юу ч болоогүй. Тэгэхээр ийм л юм болсон. Йоко өгсөн болохоор хинээс асуух вэ? Вакаког амьд байгаа болохоор л бүгд Йоког өрөвдөж байна. Йоко өгсөнд Вакако юу ямар буруу байна? Ёсими буруу харав. Хүрдний өмнө очиод мөргөв. Үүнийг бүгдэд эмгэнд хэлж ойлгуулж өгөөч гэж цүнээ үргэлжлүүлэн Вакаког өрөвдөх хэрэггүй гэж юу? Түүнийг уучлах хэрэгтэй шүү дээ гэв. Цүнээ замаар хурдан алхлан явв. Түүнтэй тааралдсан бүхэн Вакакогийн тухай асууна. Охин одоохондоо амьд байна гэж тайван хариулж явлаа. Вакако хичнээн сайхан цайлган санаатайг цүнээ мэднэ. Энэ яриа үнэн ч гэсэн хинт хэрэгтэй байна. Йокогоо алдсан Ёсими дүү. Хэрэг Вакаког дэмээл үзэн ядах юм л та.
Харин тэр чөтгөрийн галан бөмбөлгийг эсвэл хүүхдийг нь аваад явчихсан гашуун хувь заяаг үзэн ядах хэрэгтэй. Энд хичнээн олон Йоко байна гэж Вакако халуунда дэмэрэн тийжлэн. Битгий ээ. Энд ээж нь л байна. Өөр хэн ч алга. Цүнэгийн дүү Вакакод үр сонсогдно. Толгой дотор нь жингэнэн эргэх ялааны дуу цүнэгийн үгийг дарна. Эдгээр ялаа бол уулын нүхэнд байсан ялаанууд ажээ. Бүр залхаж гүйцлээ. Хизээ нэг нам гүн болох бол гэж Вакако бодно. Алив тэр ялааг алаач гэж хэлв. Тгий. Ээж нь хүүгээ зовоож байгаа бүхнийг алъя. Лаваар урлан хийсэн юм шиг Вакакогийн хонхор хацар дээр сулхан инээмсэглэл тодров. Вакако амьсгалах гэсэн шиг амаа нэг том ангаагаад нас барлаа. Цүнэ Вакакогийн инээмсэглийг уттал ширтэв. Намар цагийн өглөөний наран тасалгаанд тусав. Энэ хорвоод дөнгөж 14 жил 1 сар амьдарсан охинд үлд үзэх цайвар хацар дээрх хөнгөн инээмсэглэл нь баргар сүүдрэг болж хувирв. Цүнэ Вакакогийн хурж байгаа биеийг нүд салгалгүй харна. Вакако юунд ялаанаас зэгтлээ айгаад байсны учрыг үл олно. Ээжээ, ялаан чүүд байдаг болохоор хазаж байна шүү дээ гэж ярихдаа зүгээр л халуунда дэмэрсэн байж болох юм. Энэ үгний цаана юу нуугдж байгааг мдээгүй Цүнэ Вакако хэн нэгний зэмлэлээс айгаад байгааг мэдэрчээ. Гэхдээ энэ бүхэн Йокотой холбоотой байх гэж бодохыг үл хүснэ. Имгэн агшин зур ирж Вакакогийн царай ямар ширүү юм бэ? Ингээд өнгөрөх нь тодорхой шивдээ. Дараа нь Исимиг ирэхэд Исими та Вакаког уучлмаар юм даа гэж имгэн хэлжээ. Вакаког уучлах юм байхгүй гэж Цүнэ үгийг нь огцом таслаад би түүнийг Йокотой хамт тэр нүхэнд зэрэгцүүлэн оршуулна. Тэд чинь найзууд байсан шүү дээ гэв. Йокогийн сэтгэл тайтгараагүй шүү дээ гэж Исими хэлсэнд дам яриа сонсч ханлаа. Түүнээс чинь болж Вакакогийн сэтгэлч мөн л амар заяа үдсэнгүй. Хүүхдүүдэд буруу байхгүй. Та түүнийг ойлгооч гэж Цүнэ батлана. Ууланд тэр л хотгорд Йокогийн бүрштэй зэрэгцэн шин модон булж тавигдсан Вакакогийнх байлаа. Нөхөр нь тосгондоо өвөг дээдсийнхээ үе үлрэн нутглуулсан газар чарлиг нь тавих гэсэн боловч Цүнэ Вакакогийн хувьд энэн дээр гэж хэлээд үгийг нь хэрэгссэнгүй. Уулын хажуугийн энэ нүхэнд хотын шатсан хөндийн нөгөө талд булшнууд бие биетийгээ шахалдан байх ба дээгүүр нь намрын салхи сэлгүүцнэ. Цүнэ уулын жимээр явсаар энд хурч ирэв. Тэр Вакакогийн булшны дээр боловсрч гүйцээгүй ногоон жүрч бүхий мөчөр тавив. Йокогийн булшин дээрч бас жүржийн мөчөр харагдана. Хоёр охины булш салхины аясаар сонин юутай вэ? Ээжтэй ярьсансан бол гэж шивнэлдэг шиг санагдав. Вакако Йоко хоёрын хөхрөлтгийг Цүнэ сонсох шиг боллоо.